Сайн мэцхан өрхөмөдөд үзэгчтэй сагсан бөмбөгийн спортын онцлог мэдээллүүдийг хүргэдэг Hoop News-ийн 18 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ 7 хоногт маш олон онцлог мэдээллүүд гарсан байгаа. За тэгээд тэрнээс өмнө мэдээлэл хүргэхээр хулан хүрэлцэн ирсэн байна. Сайн уу өдрийн минь тулаа. Сайн уу үзэгчтэй мөн орой мэндийг хүргэе. За юуны өмнө зочдтойгоо ярилцаж эхлэхээс өмнө хуланд үзэгчтэй өгөх мэдээлэл байна, онцлог мэдээллүүдээс дурдвал. Маш олон мэдээллүүд байна. Гэхдээ хамгийн харамсалтай мэдээллийн эхлээд хүргэчихье гэж бодож байна. За NCAA-д тоглож байгаа Монголын 2 дахь тоглогч Солонгын Ган Эрдэнэгийг за Биг Гана гэдэг нэрээр нь манай Монголын сагсан бөмбөг сонирхогчид маш сайн мэдэх байх. Тэгээд энэ улирал түүний хувьд Нотр Дам их сургуулийн зүгээс бол тоглоод явж исэн. Улирлын хугацаанд 18 оног авч исэн сайн тоглолтууд бол цөөнгүй байсан. За гэхдээ энэ 7 хоногт түүний хувьд мид фут буюу за монголоор орчуулах юм бол хөлний номны урагдал гэсэн энэ онцлогоор гэмтэл авсан байна. Тэгээд тамирчдад хамгийн элбэг тохиолддог ийм гэмтэл юм байна. Хөвчлэн ерөөхдөө өсрөөд буухтаа эсвэл буруу гიშгснээс үүдэлтэйгээр энэ гэмтэл бол бий болдог. Тэгээд эдгэрэх хугацааны хувьд 6 сарыг зарцуулна. За дээрэс нь эргээд бэлтгэлтэй орох формо олох гэх мэтчлэн баггүй хугацааг зарцуулах учраас ерөөхдөө харамсалтай нь яг энэ улирал нь бол Ганагийн маань хувьд өндөрлөж байгаа шиг байна. Мөн дээрээс нь нандууслаас сарын өмнөөс бэртэлтэй байгаад одоо хизээгээр орж ирэх нь бас хараахан тодорхойгүй байгаа гэж ярьжсэн шүү дээ бид өмнөөс те. За өнөөдрийн сэдв ер нь ямар хөө сэдвүүд байгаа вэ үзэгчдэд бас хэлвэл. За энэ 7 хоногийн онцлог зүйлүүд бол яах аргагүй легионруудын хооронд өрнөлөө. За бид бүгдийн сайн мэдэх ялангуяа Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн сайн мэддэг тоглогчид Пенни болон Jordan Talbert нарын хувьд нутаг буцлаа. Тэгээ дараагийн багийн сонголт нь ямар байсныг өнөөдөр хүргэе. За дээрэс нь Монголд ирсэн за өмнөх Hoop News-ийн дугааруудаа бид нэр танилцуулаад явж исэн легионор тоглогчид маань анхны тоглолтуудаа хийсэн, хүлээлтэнд хүрсэн хэсэг, анхны тоглолтууд нь ямар үр дүнтэй өндөрлсөн гэх зэрэг яриануудыг бид өнөөдөр өрнүүлнэ. За дээрэс нь эмгтээл их бас дэлхийд байхгүй нэгэн түүх бүтсэн энэ баяр мөчийн талаар бас бид нар ярилцах болно. За өнөөдрийн сэдвүүд ерөнхийдөө ийм чиг хандлагатайгаар явагдана. Мөн дээрээс нь бид бүгд явж занжснаар 7 хоног болгоныхоо онцлог тоглолтуудын томыг бас харах нэ. Ингээд хэсэг хугацааны дараа хоёр зочинтойгоо эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Дасандаа Буухан М-банк спортыг дэмжигч Toyota албан ёсны дилер Top Motors ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel ажиллаж байна. За өнөөдрийн зочноор сагсан бөмбөгийн аналист Дотгон Жаргалах болон сэтгүүлч Инхбатнар хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэндийг хүргэе. Энэ 7 хоногт бас маш олон сонирхолтой мэдээллүүд гарч ирлээ. Тэгээд бас багуудын хувьд бас солилцоо 8-ууд их өргөн 7 хоног боллоо. Орой минь. За шинэ импортууд дээр отгойлох их олон зүйлийг ярих багтаа. Ер нь та тоглолтууд үзэж амжиж гин үү? Яг эмэгтэй сезон дууссаны дараа яг танаар сонь сайхан юу байна? За аюу яг тэгээд тоглолтуудаа үзэл явж байна. Шинэ импортуудыг бол зарим нэрээ удааг байх шиг байна. Яг эхний нэг тоглолтоос гэдэг юм эсвэл хоёр тоглолтоос нэг харсан бодлууд бол байна. За тэгээ юуны өмнө хийдүүлээ эхнээс нь ярилцаад явъя гэж хэллээ. Тэгээд хамгийн эхний мэдээлэл маань болохоор BCH Knights багийн тоглогч Jordan Talbert New Taipei Kings багтай гэрээ хийгээд оронд нь BCH Knights багт нэг кварт ирсэн байгаа тийм. За яг одоо бидэнд зураг нь харагдаж байна. Jordan Talbert-ийн хувьд тэгээд ерөөсөө ингэсэн байлээ. Улирлын гэрээ нь яг энэ хүртэл байсан юм билээ. Бичигдсэн анхны гэрээ бол. Тэгээд гэрээ дуусгар болоод дараагийн багаас санал ирээд тэр нь бол New Taipei Kings гэж манай үзэгч гэсэн сайн мэдэх бах. Оронд нь ирсэн тоглогч бол ер нь Jordan Talbert-оос тоглолтын хэм маяг за тэгээд байрлал өвч гэсэн төсвөр ийм тоглогч байгаад байгаа нэг баг. 2 м 6 см өндөр 1997 онд төрсөн 120 кг жинтэйхээр нэлээд том биетэй залуу ирсэн бахан дээ. Тэгээд өнгөрсөн 7 хоног энэ тоглогчтой яг ордон дээр таараад зөрсөн. Нилээн дэшээ хараад зөрсөн. Монголдоо яг эх орондоо миний харсан хамгийн том тоглогч нарын нэг байсан. Бүр ингээ би энэ бас нилээн юм лагс том биетэй 120 кг жинтэй гэхээр баргийн тоглогч төвд яг нэг эсрэг нэг үзхийг хүсгөөл залуу шиг бол санагдсан. Тэгээд яг тоглолтуудыг бас нилээн үзэж судлаа. Дээрэс нь манай Knights тоглож исэн
Найц одоогийн импортын эсрэг тоглож байгаа тоглолтын таймууд нэг явж гин. За дээрээс нь Connect-ийн нэг багт тоглож исэн юм байлээ шүү дээ, тийм. Тэгээд нэг квартал юу гэдгийг нэлээд удаан гэдэг юм уу ийм тоглогч санагдсан. Тэгээд Огийн хэрвээ анзарч байгаа бол би бол тэгж бодоод байгаа. Багууд яг ингэж Сэлэнг Ботонст 2 сарын 23-нд ирэх Demarcus Cousins тэр нь зориулж шинэ импортууд авчираад энэ удаа гэж ингэж харагдаад байна. Та энэ тал дээр ямар бодлоо? Гэхдээ ерөөсөө л бүгд л бараг тэгж бодож байгаа л да. Тэр жил угаасаа Cousins ирээд яаж тоглосныг мэдсэн. Тэгээ ямар нөхцөлтэй хасагдсныг мэдж байгаа. Ерөөсөө л 7 тоглолт гарсан жижиг юм дээр л бүх юм шийдвэрлэгдсэн шүү дээ. Тэгэхээр одоо мэдээж цаашаа өндөрлөг рүү явж байгаа багууд угаасаа Cousins-ыг яаж зогсоох вэ гэдэг дээр л гол фокус л яваад байгаа шүү. Нэг квартийн хувьд за 2019 онд мэрэгжлийн карьер эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд 19 оноос хойш гол нь 13 мэрэгжлийн баг дамжсан байна. Тэгээд тоглож исэн орнууд нь Португал, Литв, Испани, Турк, Франц, Канада тэгээ өөр бас нэг орн байгаа. Ингээ маш олон оронд олон мэрэгжлийн багт тоглож исэн. Гэхдээ ер нь Канадад бол хамгийн сайн удирлуудаа өнгөрүүлж исэн бүр Канадынхаа лигийн бүх цаг үеийн хамгийн их оноо авсан тоглогч болж исэн. Ийм тоглогч байгаад ингээ отгоохоос хамгийн чухал асуумаар байгаа зүйл нь за яг Монголын лигт Америкийн иргэшилтэй тоглогч ирэхээр ямар байна? Эсвэл яг Европын лигт тоглож исэн тоглогч нар ирэхээр аль нь арай илүү идээшж байгаа дүр зураг танд ер нь харагдчихжээ. За яг мэдээж нөгөө сагсан бөмбөгийн одоо юу гэдэг хоёр өөр системтэй гэдгээр бол бас багсах зүйлүүд харагдана л да. Зөвхөн миний хувьд бол Европ тоглож исэн тоглогч нар ирэхлээр арай багт уусах нөхцөл болон багийг тоглуулах өнцг нь арай илүү харагдаад идэг. Америк тоглогч нар бол мэдээж одоо өсрэлт болон биеийн хөгжлийн асуудлаар бол дийлдэшгүй. Тэгэхдээ өөрөө багийн спорт учраас нөгөө багтаа хэр уусах вэ гэдэг бас нэг асуудлууд гарч ирдэг. Тэгэхдээ би хөрдөө ер нь Европ тоглож исэн тоглогч нар арай уусах чадвар нь хурдан бөгөөд багийг бас нэг эвлүүлэх гэхээс илүү тусалцаа үзүүлэх талаас арай илүү юм шиг надад бодогддог л дээ. Тэгээд Америкт хэдий тоглож байгаад ирсэн ч гэсэн одоо Европ гаралтай гэдэг юм уу тийм тоглогчид бас эдээшгүй тал бий байна. Эхний тоглолтонд оролцоод ер нь бас нэлээд хазаасан ийм тоглогчид бас харагдсан. За өнгөрсөн жил юу гэдгийг бүр NBA хүртэл данстай байсан Милленсийг бид нэрлэж болж байна тийм. Милленсийн хувьд яг гардын бүрэлдэхүүн дээрээ тэгж гайхалтай тоглолтыг үзүүлж чадаагүй нэг удалгүй бутсан гэдэг яг Европ гаралтай төвийн тоглогч гэж ирэхээр надад бол нэг буухгүй санагдаад байгаа шүү дээ. Илүү тийм Америк гаралтай тоглогчид яг 5 номерын байрлал дээр илүү зөхиод идэх юм шиг Монголын лиг дээр бол. Нэг кварт гэхдээ ер нь Америкт бол бас тоглож байсан юм байна. Атланта Хоксын зуны лигт Атланта Хоксын багт тоглож исэн байсан. Жи лигт бас нэг багт тоглож исэн. Туршлага бол ер нь байгаа. Зөвхөн яг Америкаар дагнаад яваадсан биш. Яг карьер эхлэхдээ бол Америкт эхлээд тэгээ Европ руу явцсан юм тоглогч байлаа. Тэгвэл бас дахин нэг солилцоо байгаа. Энэ нь болохоор Omni Eastern Miners-аас Pinners Williams яваад KJ McDaniels ирсэн. Одоо ийм мэдээлэл байна. За энэ тамирчны хувьд болохоор 2014 оны NBA-ийн драфтын 2 дугаар тойрогт сонгогдож исэн ийм тамирчин байна. За энэ талаар ярилцвал тоглолтоо бол хийсэн шүү дээ. Тийм. Мактанисын тоглолтыг бол үзсэн. Юун түрүүнд эхлээд Пенигийн Монголд өнгөрүүлсэн 4-5 жилиг бас Огийнхыг дүгнээч гэж хүсэж байна. Аль хэдийн лигийн аваргыг авчихсан. За Miners Knights гэдэг ингээд хоёрч багт тоглолцлоо шүү дээ. Энэ тоглолтыг ер нь та яг талбай гаднаас хараад юу гэж дүгнэдэг вэ? За яг л тамирчин. За тэгээ яг түрүүний хэлдэг шиг эхлэл хаанаас вэ гэхээр одоо бараг 4 жилийн өмнөөс ирж байсан. Спортчууд юу гэдэг вэ гэхээр нас гэж чухал байдаг. Авендароос бол яг л одоо юу гэдэг туршлага яг эд үе дээр ирсэн. За тэрүүгээрээч Miners-ыг аврахад маш том нөлөө үзүүлсэн. За зүгээр одоо харж байгаа өнцөг бол мэдээж сайн тоглогч гэдэг дээр би маргахгүй. Гэхдээ аврахын төлөө өрсөлдөе гэж байгаа бол тодорхой хэмжээний насжилт болон тийм ээ талбай дээр үзүүлэх өнцөг нь 4 жилтэйг харьцуулах бол арай бага болсон л гэж би хэлдэг. Тэгээ нэг сүүлийн 2 жил ажиглагдсан шүү дээ. Юу гэдгийг яг тэр бидний анхаарч ирсэн Pinners-ийг харахгүй биш болсон л доо. Тэр нэг гимтлээс хойш ч тэгээд бас буруудахгүй бол. Тэгээ багууд одоо яалтчгүй өндөр дээшигээ зүтгэж байгаа учраас мэдээ сайн тоглогч тийм ээ нөлөөлөх байна. Гэхдээ биднээс өгөгдсөн үг юу гэхээр
нөгөө 2 легионер гэдгээр магадгүй 3 легионер гэсэн бол Пентар өсөж магадгүй. Тэгэхээр энэ одоо нөгөө баригдах хэвээр үнцэг учраас одоо тэгээд зүгээр баг талаас нь бодох юм бол одоо ирсэн легионер тоглогч нь одоо хэр байгааг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан дээшээ дэвших гэж оролдож байгаа бол зөв сонголт гэж байна. Мактанисын тоглолтын дээр их бат ямар дүнэлттэй багт юу авчрах уу тийм энэ тоглогч. За КЖ-ийн хувьд юу гэх юм яг өмнөх Пилита Жая багийн багт хэрхэн тоглосныг би илүү сайн мэдээд байна л да. Тухайн багт бол ер нь бол пенальти их ойролцоо тоглолттой. Багийг өөрөө тоглуулж чаддаг, өөрөө ч клач оноо авалт сайн юм тоглогч. Тэгээд самбарт зүтгэлтэй гээд товчхондоо бол трипл даблын хангалттай их чадвартай юм тоглогч. Тэгээд сүүлийн яг BCL-ээр Монголд ирээд за тэгээд BCL-ийн сүүлийн тоглолтуудад бол тэгж сайн тоглож чадаагүй. За тэгээд Монголд ирсэн ихний тоглолтуудаа ч гэсэн яг майнерсын одоо юу гэх юм импакт болж чадхаар тийм тоглогч гэж харагдахгүй л байна л да. Тэгээд багтайгаа илүү уусаад багийн системд эргээд нэгдсэний дараа энэ тоглогч яаж харагдах юм бэ? Эргээд нэг харах байна. Надад нэг асуулт байна л да. Одоо ингээд легионер тамирчдыг хараад үзэхээр одоо Монголын лигт багт чинь одоо тэдэн солилцоо гэж байгаа шүү дээ тий солих боломж энэ нь ер нь хугацааны үед хэдийгээр байх нь ер нь илүү тохиромжтой юм шиг та хэдий үед санагдаж байна. Тэрэн дээр та юу гэж харж байна? Тун жаргал. Гэхдээ да болдог бол эртэл авчраа шүү дээ. Тэгээ одоо энэ нөгөө хэлэхэд энэ багийн төсөв санхүү гэж том асуудал байна. Ихэнх багууд одоо болж өгдөг бол эртэл авчраа. Мэдээж багийг эртэл одоо формонд нь оруулах юм бол тэгэл тэр багийн явах хэмжээлт тэгэл өөрөөсөө нөгөө юмаа дурших гэдэг юм уу тийм ээ боломжууд нь гарч ирнэ. Эрэгтэй ч эмэгтэй ч багууд дээр анхаарах гэж байгаа зүйл юу гэхээр нэг санхүүгээс шалтгаалсан нөхцлөөс болоод одоо ингээд зарим нь бол нэгдүгээр санхүү байна. Хоёрдугаарт бусад багууд ямар одоо юу гэдэг төвшинж явж байгаагаас харьцуулж яагаад тэгэл авчрах нь яалтчгүй зүг болж байна. Тэгээ одоо ер нь багууд ингээд байгаа шүү дээ. Удирдлагын өмнө авчраад багтаа нэг сарын хугацаанд ч юм уу те сараахсын хугацаанд бэлтгэлээ гэхээр одоо нэг топ легионер тоглогч Монголд ирж байгаа тоглогчдын цалин бол нэг 20-30 мянган доллар байгаад ах шиг байна. Тэгэхээр Монгол мөнгө рүү хөрвүүлээд үзэхээр нэг 70-80 сая төгрөгийн байж болох илүү зардал гарах гэдэг байгаа байхгүй. Эргээд энэ нь багт ямар нэмэртэй гэх юм бол тэр тоглогчийг илүү сайн таньж мэдэх удирдал эхлэхэд хэдийн багт уусцсан те багийн одоо тэр характерыг ойлгосон юм тоглогч болох болов гэж хараад байна. Тийм. Тэгэл одоо цөмрөө дистрадлаа багаа ихлэ явуулахын тулд нөгөө өгдөл гэдэг чинь юу нэхлээр мөнгө санхүү байна. Тэгээд тоглогч ихээсээ илүү санхүүдлаа жоохон баримжаатай барих юм бол дасгалжуулагчтай ирэх хэрэгтэй авчирч байна тийм үү. Тэгээд эхлээд өөрсдийнхөө багийн ерөнхий дасгалжуулагч одоо сайн дасгалжуулагч гэж бодлоо гэхэд ийм дутуу байрал дээр ийм байна. Одоо энэ дээр авчирч гэдэг юм уу. Тийм. Эхлээд удирдах хүний зөв сонгох хэрэгтэй. Тэр нь бас багтаага зөв ууслыг юу тодорхой хэмжээний одоо юу гэдгийг хамт байгаад мэдрэгсэн байх хэрэгтэй. Тэгэл авчирч юм л та. Энд ч тэгээд одоо нөгөө мөнгөө эмнэх талаас авах юм бол зөв сонголт байна. Тэр нь мөнгө хэмнэхийн тулд надад бол бүр ингэж бодогдод. Ойрын 5 жилээр тий 10 жилээр харж байгаа. Би бол тэгж бодод байгаа. Нэг дасгалжуулагчийг авчираад нэг 2-3 жил 4 жил ажиллуулад үздэг ч юм уу. Нэгээд тэр тоглогч одоо юу гэдгийг амжилт үзүүлэх нөхцөл харах юм бол шүү дээ. Тэр тал дээр та юу гэж боддог? Одоо зарим багууд бол шууд нэг дасгалжуулагч авчираад тэр жилдээ 2 сайн тоглогчтой тэгээд авраг авчих юм. За яг одоо энэ тэгэл багууд байна. Биднээс энэ хурцтай хөгжиж байгаа бас энэ процессын асуудлууд орох байх. Бид юмд яарч байгаа нь бол үнэн. Бүхэл хүн юмд хүрэхин тулд яарч байгаа нь үнэн. Тэгээ яг хуу болдог бол тэгмээр байна. Гэхдээ магадгүй нэг 5-10 жилийн дараа бол иймэрхүү процесс руу орох байх. Одоохондоо биднээс яаж юм гэхээр өөрийн хөгжлийн процесс маань өөрөө их олон тийм юу гэдгийг нэг талаас ярих юм бол биднээс өөрсдөө хэдийгээр Аз төвшөнд сайн тоглож байгаа ч гэсэн биднээс авчирч байгаа тоглогч нарын нөлөө маш их байгаа учраас биднээс хурдан солилцоо гэх бол бас болохгүй ч. Одоо зүгээр энгийн жишээ ярихад эмбэ эдэр тийг солилцоо хийгээд өөр шинэ хүн сайн авчирна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр үгээр тодорхой байх ёстой болчиход байна. Тийм. Тэгэхээр биднээс ч бол нөгөө шийдвэр гаргах бол юм тэр өнцгүйт ч маш олон хэлбэлцэлтэй байгаа учраас тэгэл тэр хэлбэлцлийн аль нь зөв одоо сонгож юм тэгэхээр болох гэдэг юм л та. Бүх багууд яарч байгаа гэдэг дээр бол бүрэн санаа нэгдэж. Тэгээд угаасаа яг зарим тоглогч нарын цалинг бид нар бол мэддэг. Гэхдээ мэддгээ хэлээд тэр тоглогч тийм цалинтай гэд хэлэх эрх бас
сэтгүүлчдэд байхгүй байгаад байдаг тийм нөхцөл байдалд одоо байдаг гэх юм уу. Тэгээд зөвхөн легонор тоглогчийн цалингаас гадна Монголд амьдрах зардал гэд бодохоор ер нь нэг багаас гарч байгаа зардал бол маш өндөр хэмжээнд байгаад байгаа учраас бүх хүмүүс л аврагаа аваад үзхийг бол ирмэлцэх нь аргагүй байгаа. Зарим нь бас илүү зардлууд байна. Нохой хэмээр байна гэж яах шиг. Тийм байх шүү байна. За тэгээд Garnic-ийн талаар ярилцъя. Дээрэс нь бас J-Scrap-ийн талаар ярилцъя. Хоёулаа энэ 7 хоногт тоглолтоо хийсэн. Джеймс Гарник эхний тоглолтоо 8 минут тоглоод 3 оноо 5 самбар 2 бөмбөг таслалт хийсэн. За тэгээд энэ үр дүнг та яг эхний тоглолтоо гэхдээ ер нь юу гэж харж байна? Эхний тоглолтоо бол яг нь лигийн хамгийн одоо юу гэдгийг сайн самбарын тоглолттой баг гэж нэрлэгдээд байгаа. Ховч хонхруудын эсрэг тоглосон. Тэгээд тэр багт чинь юу гэдгийг Аз импорт UTM Fog байна. За тэгээд Jordan Peel байна. За нэмээд одоо манай дотоодын тоглогчдоос гэх юм бол Өсөх Баяр гэж шинэ залуу гарч ирж байгаа. Самбарын сайн тоглогч байна. Отхон Жаргал маань байна тий. Ингээд яг тэдгээр тоглогчдын эсрэг бол сайн шалгалт болсон болов уу? Яг анхны тоглолтондоо яг Монголын тоглолт ийм байдгийг шүү гэдгийг сайн мэдрүүлсэн. Ер нь Garnic-т бол гарч ирсэн даруйда 3 алдаатай болов суусан санагдчих. 4 алдаатай болов. Эхлээд 3 болсон. Дараа нэг дасгалжуулагч оруулж үзээд 4-т аваад тэгээд суусан. Хотлонгоос асуумаар байна л да. Би бол нэлээд өндөр хүлээлттэй байсан. Яагаад гэхээр тэр хэмжээнд судалгаа хийгээд өмнөх тоглолтуудын нэлээсээ үдцсэн байсан. Гэтэ тухайн үед ярьжсэн зүйл бол хамгаалтын нөлөө гэдгийг би маш их онцолж хэлсэн. Дээрээс нь багийн артлын уур амьсгалыг авардаг ийм тоглогчоо хувьцаатлах өрөөний лидер гэдгийг тоглож исэн баг болгоныхын дасгалжуулагч магтаж ярьсан байсан. Яг энийг бол би өгж байгаа тоглогч гэж эхний тоглолтын дээр нь бол харсан. Талбай дээр яг оноо нь муугаач гэсэндээ Garnic талбай дээр байхад нэмэх 10 гэсэн үзүүлэлт бол байсан. Тэгэхээр би энэ нь хангалттай юм болов. Угаасаа хамгаалтаа сайжруулах гэж авчирсан хувьцаалах өрөөний уур амьсгалыг одоо магадгүй муу шүү золоо ахтай цуг аврахаар тий залуу тоглогчноороо сэргээдэг хүн байхаар л авчирсан болов тэр үргээ гүйцэтгэж чинь. За окей тэгээ дараагийн тоглолтын дээр оноо авалт нэмэгдчихэл зүгээр тий. За тэгэхээр хүмүүрч юм байна. Сэлэн Бодонс багийн шинэ импорт тоглогч болох J-Scrap хамгийн ихний тоглолтод 43 оноо авсан. За энэ нь бас улирал ер нь багуудын ихний тоглолтоо хийсэн хамгийн өндөр оноо тийм үү? Яг бүр наривчлах юм бол Монголд ирээд ихний тоглолтондоо гадаад тоглогч авсан хамгийн өндөр оноо. Өмнө нь бол Diamond Stone ирсэн ихний тоглолтондоо 23 онд гэж санагдаж байна. 42 оноо авч ирсэн. 41 оноо авч ирсэн. Тэгэнгүүт тэрний энэ улирлын хамгийн өндөр оноо авалт бол Byron Wesley хийсэн. Бас 42 оноо. Одоо уусаа яг Монголд ирж исэн NBA хамгийн том тоглогч нарыг жагсаавал тэгэл Cousins 2 Stone тэгээ Scrap гэдээ ороод явах бах. Тэгэн гурт Scrap-ийн энэ тоглолтыг бүр зорин очиж үзлээ. 43 оноо 7 самбар 2 бөмбөг тасалтаас гадна надад бол хамгаалтын нөлөө сайн байх шиг санагц. Ерөөсөө хамгаалтанд залхуурдгүй юм бэлээ. Тэгээ дээрэс нь эхний тоглолт гэхэд өөрийгөө харуулахыг айгүй хүссэн ирмэлзэл надад бас их ажиглагдсан. Тэгээ яг эхний тоглолтоо металлын эсрэг хийж таарсан металлын фэнүүд орны уур амьсгалыг яаж бүрдүүлэхийг сагс сонирхдаг монголчууд бүгдээрээ сайн мэдж байгаа. Тэгээд trash talk гэх юм уу металлын фэнүүд рүү нилээ үг хайжл харагдчихилээ. Сэлгээний судал руу бас янз бүрээр реакшн үзүүлж харагдчихилээ. Бүх талаасаа надад бол J-Scrap гэхэр супер санагдсан шүү. Дотгон жаргалах энэ тоглолтыг үзсэн. Ер нь энэ тэмцээн юу гэж харж байна? Одоо ер нь Монголд ирж байгаа хамгийн бест бараг 2 дээр тоглоод байна уу да. Заримдаа ч бөмбөг өрчээд 1-2 дээр тоглож байгаа хамгийн миний л одоо Монголд ирээд харсан сайн тоглогч л гэж би хөвдөө харж байна. За яг хөө эхний тоглолт бол мэдээ супер байсан. За хоёр дахь тоглолтын дээр дасгалжуулагчийн нөлөө байсан уу тодорхой хэмжээний минут хязгаарлалтай тоглосон гэсэн шийдвэрлэх үеүүдэд бас сайн тоглосон. Одоо бодож байгаа юм бол биетэй хамгаалагч хамгаалвал хэр юм бол доо гэсэн би бодол төрж байна. Ер нь бол хурдаар гүйцэтгэхгүй тоглогч байлаа. Шийдвэр гаргалтууд нь их зөв санагдсан. Тэгээд өөр дээрээ 2 хүн татчих юм бол ер нь их пассыг удаахгүй бас их хурд урдан задлаад явчихдаг. Тийм л тоглогч харагдсан тийм. Тэгээд надад тэр тоглолт дээр нэг юм ажиглагдсан юм бол байна.
Тэгээ би яг тухайн тоглолтыг үзэж байхдаа за Ахмад хэр байх нь вэ гэж би бол айгүй их ажигласан. Ахмадын хариу үйлдэл хэр одоо ингээ бөмбөг эзэмших гэж дайраад байна гэдэг ч юм уу. Би тэр талыг бас илүү их харахыг хүссэн л дээ. Тэгээс script бас яг цуг гарч байгаа минутаа л өгж байгаа харагдсан. Арай илүү найдаж байгаа харагдсан. Тэгээ сүүлд хэрв ажигласан болвол Ахмад 3 дугаар үе дээр үлүүдээ гараагүй штэ. Тэгээ тэрэн дээр скраб очихдоо буцаа суухдаа бусад багийнхаа гишүүдтэй ингээд гар зогсон мөртлөө Ахмадыг л өргөцсөн. Хоёлаа яг адилхан нэг зүйл харсан байна. Би бас нэлээ ойрхон зогсож исэн болохоор харсан. Тэгээд дасгалжуулагч бол Ахмадыг гаргахыг хүссэн. Ахмад өөрөө гараагүй. Тэгээ яг гар нь зүгээр байсан үгүй мэдгүй гарлуугаа зараад би гарахгүй гэд гараагүй. Тэгэхээр магадгүй Ахмад ч гэсэндээ шинээр ирж байгаа залуугийнхаа яг нөгөө энэ хайпыг нь хараад сүрдсэн ч юм уу иймэрхүү дүр зураг яг ихний тоглолтын дээр бол үнэхээр ажиглагдсан шүү. Тэгээ ер нь зүгээр яг хупи үзэгчдтэй гээд жиг сонирхолтой Харрисыг бид нар ямар өрсөлдөлттэй Монголд ирж байгаа бараг жаамураа жил тоглогч ирчлээгээ ярьж байсан. Харрисын тоглолтыг хараа нөө энд байх штэ. Энэ өсрэлт бол байх л штэ. Тийм шууд бол миний тал төрөхгүй л гэсэн юм байлээ. Тэгвэл надад тэгэхэд нэг J Scrap Харрисын тоглолтыг харчаад Scrap чинь Монголд ирээд удаж байгаа байхгүй. Одоо нэг 2-7 хоног шууд гараад дэмч үзлэгээр ороод. Тэгээд Харрисын тоглолтыг харчаад ер нь энэ тоглолт миний игнэнд бол хүрэхгүй, миний талд хүрэхгүй л гэсэн юм. За тэгэл харъя. Бүр яг тэгж хэлсэн гэсэн. За тэгээд хоёр дахь тоглолт байсан. Хоёр дахь тоглолт дээр бас инхотын хувьд асуумаар байна те. 43 оноо аваад иддэг сагсч биш те гэсэн бас пост оруулсан байсан. Тэрийг нь бас одоо асуумаар байна л да. Хоёр дахь тоглолт юу болов? Хоёр дахь тоглолтын дээр бол бүр эхний ягс дуусгаад 2 оноотой тийм шидээдч болохгүй, дайраадч болохгүй. Ер нь янз янзаар л өөрийнхөө тоглолтыг оруулах гэж үзсэн л дээ. Тэгээд миний харж байгаа үнцэг гэх юм бол нэг тийм эхний тоглолтын дээр 43 оноо авцсан, хоёр дахь тоглолтын дээр ч гэсэн энэ байдлаар ингээд оноо авчиж болох юм байна гэсэн нэг тийм хөнгөн ороод ирвэл гэж харсан. Эхний үнцэг. За хоёрдугаарт гэх юм бол юу гэдгийг нэг тийм өөрийнхөө тоглолтын арга барилыг бас солих гэж үзсэн үү, яасан гэж хитрхи одоо улаарсан уу гэх юм уу те. Хитрхи одоо өөрийнхөө шийдэлтүүдийг унах гэдэг ингэж улаарсан уу гэсэн тийм нэг үнцэг байна. Гэхдээ бас түрүүн автгаахын хэлдгээр яг шийдвэрлэх нэмэлт цаг дээр багийнхаа хожлын оноонуудыг авч чадсан л та. Ховч ханхрууд бас эсэргээрээ өөрсдөө скрабын эхний тоглолтыг үзсэн байсан учраас тэрнээс өмнө ч гэсэндээ тоглолтыг нь олоод үзье гэвэл хаанаас үзэж болно шүү дээ. Тийм болохоор нэлээд сайн судалсан юм шиг надад бас санагдсан. Яг скраб өөрөө болохгүй байгаадаа биш ховч ханхруудын хамгаалалт скрабыг боловлохгүй байгаа юм шиг дүр зураг миний талаас бол тэгж ажигласан. Яа тэгэхээр металлын эсрэг сая бид нар таймыг хүлээж авч үзлээ те скрабын маш олоодаа 3 шийдсэн. Шийдлүүд нь дандаа яг үндэ тухгүй шийдүүлсэн биш зүгээр тухтай шийдээдээс учраас 43 оноод хүрсэн байхгүй юу. Металлын эсрэг тоглолтын дээр яг өчигдөр скраб бол тухгүй л тоглосон. Ховдын эсрэг бол дундаас их олон тэр ихний ягс тухтай шийдсэн. Дундаас яг нэг тийм оноо авах гэж улаараад байгаа юм шиг тийм үнцэг харагдсан. Тэгэд яг хуу өчигдрийн тоглолтын дээр бол их зүйл болсон. Энэ том дээр байгаа юу? Арай байхгүй тийм. Том дээр байхгүй. За тэгтээ зүгээр ярьчих л та тийм. Ахмад Нето 2 бүр 3 дугаар үе дээр хэрэлдсэн. Тэгээд хамгаалаач чи. Нөгөөх нь бүр өөдөөс нь ойрлж хэрэлдээ. Нето гэх юм бол суу. Тэр бол гэхдээ яг ингээд гой сонсогч байгаа. Тэд нар чинь яг бидэрт бол кайф байгаа юм чи яг ингээд мэдээлэл орж ирж байгаа. Тэгээд нөгөө талаас яг Scrap Ахмад хоёрын асуудал шийдэгдчихсэн юм шиг байлээ. Ахмад ингэж ажиллаад байгаа юм. 21 оноо авцсан. Өчигдрийн тоглолтын дээр бол тэгээд Ахмадыг ер нь оноо аваад эргээд эсрэг тайм аут аваад суухад Scrap тэр хоёр бол их дэжгүй хоорондоо гараа зөхиод бие мөргөөд айтайхан байсан шүү. Нето Ахмад хоёрын хооронд л асуудал үлдсэн байгаа. Огийнх Ахмадын талаар. Тэр хамгаалтыг бол ярих хэрэгтэй байна огийнх. Тэгээ ер нь яг хамгаалах бол харагдаад байгаа л та. Ямар ч дасгалжуулагч яг үзэгчдэр хэдэн оноо гэдгийг харж байгаа боловч дасгалжуулагч хүн чинь оноо авахгүй байсан ч гэсэн хамгаалт чинь болж байгаа юм бол бас л нэг том өнцгөө хааж байгаа байхгүй. Тэгэхээр уг нь бол Ахмадыг би яатан хүн бол хурдан буцаад бас хамгаалах гэсэн. Одоо тэгээ бодлоо өөрөө довтлооны хөв жоохон дутуу байлаа. Тэгээ буцахгүй байх юм бол нөгөө огийн 5 эсрэг 4 тоглоол оноо аваад их юм бол хинт ч гэсэн одоо ямар ч сайхан байхгүй шүү дээ. Ахмад одоо ер нь сүүлийн үед анзаарагдаад байгаа өнцөг би муу тоглогч хийж байгаа юм биш. Гэхдээ ер нь манай саксонорчдод харж байгаа жоохон нэр өндөртэй л харагдаад байгаа шүү дээ. Жоохон хурдан
цаарлах гэдэг юм уу, уур амьсгалыг нэг жоох эвдэх гээд байгаа юм шиг. Ур чадвартай. Тэгэхдээ бид бүгд чинь тоглогч нар бүхэл юм хийх байх хэрэгтэй. Оноо авч чадахгүй байх юм бол өөр юмараа л нөхөх хэрэгтэй. Тэрний юу гэдэг оноо авч чадахгүй бол хамгаалтан дээр туслах хэрэгтэй. За тэг хамгаалтан болохгүй байх юм бол хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Сайн тоглогч нар банкн дээрээ сайн байх хэрэгтэй. Дасгалжуулагчтайгаа ярих хэрэгтэй. Хувь хүн л байж болохгүй. Яг нэг хувь хүн л байна. Хувь хүн л байж. Тийм легоноор тоглогчдын хувьд тэгээд бас яг Ахмадын хувьд бол одоо хэсэг хугацааны дараа плей-офф эхлэхэд өөрийгөө явна гэдэг одоо юм мэдсэн сэтгэл зүйтэй байгаа шүү дээ тий. Угаасаа ойлгомжтой болцсон зүйлтэй ийм байхад бас сэтгэл зүүн ямар байдсан болоо гэж бас надад айгүй бодогдоод байгаа байхгүй юу. Одоо хувь карьераа хөөж жагаад илүү яг энэ үлрэлээ дуустлаа их оноо авъя гэж бодож байгаа юм болоо карьерийнхаа хувьд бодоход тий бас тэнд яг тийм нөхцөл таарч юу ер нь би мэдэхгүй шүү дээ. одоо яг зүгээр ер нь жуулгч хийж байгаа тий. Ер нь гэхдээ ямар ч тоглогч юу гэдэг чи солигдно гэж хэлчих юм бол зүгээр өмнөх шиг л тоглохгүй. Тийм л юм баттай л юм байна. Өөр өстэй хэлж. Тэгэд одоо яг эсрэг тоглож байгаа багууд нь скрапыг ирэхээс өмнө ч гэсэн ажиглагтаад байгаа зүйл Ахмадыг шатаах үйлдэл маш их хийдэг. Ерөөсөө эмзэг цэгийг нь олцсон гэх юм уу тий. Одоо өчигдөр бол өсөх баяр нэг 2 довтлогоо оновчтой болгоод өөдөөс нь нэг хүчтэйхээ 2 3 удаа алгад тасчихад Ахмадын тоглолт бас эвгүй болж байгаа шүү дээ. Тэгээд отхон жаргалын тэр контактууд байна. Тэгээд шатаах үйлдэлүүд маш их хийж байна л да энэ тоглолт. Тэгэхээр ялч нэг сэтгэл зүйн нь л өсөж жоохон докторгоо болцсон байгаа нь л эжиглэгцэн юм аль хэзээ нөгөө багт хэрэггүй болцсноо мэдж байгаа явах нь ойлгомжтой болцсон дараагийн багтаага гэрээ хийх ёстой байдаг оноо авалт нь ямар байхын дараагийн багтаага гэрээ хийхэд айгүй чухал байдаг Ахмадын зүгээс харуул мэдээж нөхцөл байдал бол бүх талаасаа хэцүү байна. За дараагийн сэдв рүү орох уу? Тийм хэдүүлээ дараагийн сэдв рүү орохоос өмнө хэсэгхэн хугацаанд завсарлаад тэгээд дараагийн сэдв рүүгээ оръё гэж бодлоо. Тэгээ нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр таны дижитал аяллаа ихтгэл түнш IT Zone IT-ийн бүх хэрэгцээг IT Store-оос. Нэвтрүүлэгтээ эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola ажиллаж байна. За хэдүүлээд бас маш онцлог сэдв бол яа харахгүй Аравт Pirates багийн тоглолт байгаа. Утган жаргалах өмнөх дугаард хэлжээ лөө. За бас 7 тоглолт гараа тий 3-0-оос бариад ирэх магадaltaй шүү гэд ярьжсэн санагдах юм. Би тэрийгээ санахгүй. Би бол Аравтад маш их хэлжсэн шүү. Үгүй би тэгэд ярилцж байхад л ямар ч тач 7 тоглолт бас гарчул яана гэх. За тэрийг хайж үзье тий. Тэгээд манай эвлүүлэгч хэрвээ харах юм бол нийлүүлчээрэй ч гэсэн. Яг би тэгж ярьж ирсэн байж магадгүй би ч их фантазны үнэтэй бас. Нэг онгот нь орчих юм байна. За энэ тоглолт юу болов? За яг тэгээд яг л төмрөөх шилжсэн манай тайлбарлагч нар ч ярьжсэн 3-тгээс 3-3 болгоод тэнцвүүлсэн баг 7 дахь тоглолтын дээр юу ч хийж чадна. Тэгээд илүү сэтгэл зүй давуу талтай баг нь Аравтал байлаа. Тэгээд их олон сонин зүйл харж болно. Яг энэ Аравтын зүгээс гэх юм бол Bright Kennedy гэж тоглогчийг маш зөв үедээ зөв цаг хугацаанд аваад ирүүлж харсан. Тэгээд энэ тоглогч улирлын өмнөх тоглолт, улирлын сүүлийн тоглолтуудад ер нь нэлийн тоглолтууд нь болохгүй ч гэдэг юм уу дасаагүй ийм нөхцөл харагдаад байсан. Ялангуяа энэ цуурлын эхний 2-3 тоглолтод тэгээд яа харахгүй сүүлийн 3-4 тоглолтод бол гялалцаал хэллээ л дээ. Bright Kennedy-г яг сарын өмнө танилцуулаад өмнө тоглож исэн багуудынхаа талаар судалгаагаа ярьж ирснээр санаад байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн дугаар дээр ч гэсэндээ би хэлсэн. Ер нь легоноор тоглогч өшөө жоох эрт аваад ирсэн бол гээд арай жоох эрт аваад ирсэн бол 3 тгээс 10-т эхлэхгүй ч байж болох байсан юм шиг надад бол санагдаад байгаа байхгүй юу. Би бол ер нь 10-тыг энэ жил Amazon-стай хамгийн ойрхон өрсөлдөөнийг үзүүлэх болов Pirates гэдэг энэ хоёр баг дээр тийм бодол байсан ч гэсэндээ 3 тэг гэж эхлэн гэж энэ цувралыг бол огт бодоогүй. Харин ч бодсноос орой 10-ийн огтод учраа болоод эхэлж шиг. Легоноруудаа өшөө жоохон эрт авчаад ирсэн болвол юу болох байсан бол дээрээс нь Pirates-ийн легонор бас гэмтээгүй байсан бол ийм дүр зурагтайгаар үргэлжлэх үү. Энд дээр юу гэж бодож байна? DJ Blacks. Тийм. Эсвэл одоо баг 12 сар аавт гэсэн үг шүү дээ. Тэгээд эргээд мэрэгжлийн карьер нь ч гэсэн яригдчих эхлэх баг. Тэр тэлтэйс та. Гэхдээ одоо Pirates-ийн нэг легонор яалчгүй дутчихл байна. Тэгээд эргээд Монгол тоглогчдоос яг энэ 7 дахь тоглолтын дээр ирэх нөлөө их бага байсан.
Одоо энэ чинь харах юм бол довтлооны хувь Pirates 27.1%-тэй. Тэгээд самбарын үзүүлэлт ойролцоо. Тэгээд бөмбөг алдалт бас ойролцоо. Гэхдээ бөмбөг алдалтаас хамгийн сүүлд авж байгаа оноо нь 15 оноо авч. Эргээд бөмбөг тасалж чадж байгаа ч гэсэн Pirates тэндээсээ 6 оноо л авч чадсан. Одоо юу гэдгийг нэг тийм хоёр дахь боломжоо ашигласан нь илүү сул байна гэсэн үг тийм. Тий одоо бөмбөг тасалчаад эсэгээр бөмбөг алдахад эргээд тэрийг оноо болгож байгаа нөхцөл бага байна л да Pirates-аас. Отгон жаргалах юм 7 дахь тоглолт үзсэн. Үзсэн. Эхнээс нэг аль үзсэн. Гэхдээ яг түрүүний улангийн хэлдэг шиг бас гол нөлөө нь тэр Pirates-ийн нэг легонор тоглогч зөрөө байх шиг байна. Өчигдрийн зүгээр статистик харж байхад тэгээ энэ хоёр чинь нийлээд ингээ яг тэгшгэн тоглолцсон байгаа байхгүй юу? Бүх тоглогчдыг хоёр легонор л тэр үлчиж байгаа байхгүй юу? Тэгэхэд Pirates чинь одоо нэг нь болохгүй байлаа гэхэд энэ нийт чинь ингээ амраад сөйлжлээ тоглож байгаа шүү дээ. Pirates болохоор тим нөхцөлгүй бас нэг легонор барьсан учраас тим нөхцөл гарсангүй дээ л гэж бас харж байна. Тэгвэл мэдээж 10 тууд бол яг 7 дахь тоглолтын дээр ирч хүчтэй орж ирсэн бол арай илүү хүчтэй орж ирсэн бол харагдсан. Тэгээ ер нь 7 дахь тоглолт би бол тэр чигээр нь аваад явчихна гэдэг талаас илүү ер нь аз эзний юм байдаг. Бас л стол момент юм. Эргээд нөгөө дараалж 3 очигдсан багч яг 7 дээр юу хүлээж байгаа гэж мэдэхгүй шүү дээ. Юу бэлдсэн Тэгээд бэ? бас яг ийм 3 тоглолт дараалж хожжоод 3-1-ээс бариулж байгаа багийн хувьд бол сэтгэл зүй бүр маш хүнд байдаг баха. Яг ингээд байнга алдчихж байгаа мэдрэмж аваад тий хожигчгүй дээ гэсэн мэдрэмжтэйгээр нөгөө баг нь болохоор ямар ч алдах хэрэг байхгүй тий. Яг тэгвэл эхлээд 3 хожигдсон. Одоо бид бүхэн зөвхөн нөгөө өнөр заяж гэсэн ярьслаадаа хэлжсэн шүү дээ. Бид нэр ерөөсөө 7 дахь тоглолтыг харахгүй байгаа. Бид нэр зөвхөн урдгаа харж байгаа. Энийг л хожижээ гэж харж тоглож байгаа учраас илүү бид нэр имэрч хүчтэйгээр тоглож байгаа гэд сэтгэл зүйн ч гэсэн айгүй сайн байгаанаас ажиглагдчихсэн л да 6 дахь тоглолтын дараа. Pirates-аас бол яг бол цацрал үлэмж гурвал бага оноо автаар тэргүүлсэн шүү дээ. Яг хуу танаа багтайсан хүн Pirates очсон. Тэгэхээр та энэ тал дээр юу хэлэх вэ? Танаа хоёр багийн хооронд ямар юу өрнө үү? Энийг солилцоо юм байхгүй биднээс угаасаа гэрээний хугацаатай байсан. Тэгээд тэр гэрээний хугацааг нь дуусгаас өмнө яг агенттэй нэрсэн байсан. Тэгээд тэр үгээрээ л авсан. Зүгээр анзаарч байгаа өнцөгийн юу гэхээр биднээс ч гэсэн одоо бас багуудын гэрээгээ хийхдээ Монголд авчираад өөр баг руу өгж байгаа бол бас тодорхой хэмжээний тэр гэрээ контрактанд бас оруулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Яагаад вэ гэхлээр эн чинь гэрээтэй байж байгаад өөр баг руу орно гэхлээр одоо авчирсан хүний хувьд гэх юм бол тийм ээ. Нөгөө тоглогчийн маань нөгөө тарихт толгойн эргэждэг тийм юмнууд байдаг юм байна. Гэхдээ энэ бол сайхан дуршилтал боллоо. Эсвэл за яг зүгээр 7 дахь тоглолтын хувьд бол энэ АЗ дээр тохиолдож байгаа гэсэн бас дасгалжуулагчтай уруухан бас их орж ирнэ шүү. Энэ дөр бол яалтчгүй бэлдсэн юмнууд байна. Гэхдээ ерөнхий яг тийм нэг шийдвэрлэх юмыг ихэн ирч зоригтой хийж ийн гэхлээр гарын албанууд хэр ажилласан байна. Итвэх зүтгэл тийм ээ. Би тийм учраас 10-ын бол арай илүү тийм нэг ирчтэй хүчтэй орж ирвэл гэж хэлэх гээд байгаа. Pirates өөрсдөө одоо юу гэдэг яг Монгол тоглогч талаас ярих юм бол Pirates 12 миний хувьд бол яг ижлэх юм. Урч чадвар. Легонорууд дээр л зөрөө гарч байгаа юм баг. За одоо тэгвэл хамгийн бас онцлог асуулт бол тий Улаанбаатар Амазонс маш сайхан амралттай жаад одоо 3 хоногийн дараа орж ирэх нэ. За энэ үед одоо энэ дүгнэлт ер нь одоо хэрхэн үүснэ яах бол тэрэн дээр та яг юу гэж харж байна? Би бол бас нэлийн үзэтэй л гэж бодож байна. Яагаад үг гэхлээр одоогийн байдлаар Улаанбаатар Амазонстой үзэх за Монгол тоглогчдын хувьд бол жоохон зөрөө гарахыг үгүйсэхгүй. Гэхдээ бүгд л улсын шиг тоглосон. Тэгшин байх хүнцний үгээр 2 легонорын байршил бол ерөнхийдөө адилхан. За нэг нь бол холбогчийн байрал дээр нөгөөх нь бол тоглогчийн самрын нурууны хувьд бол бас хоёулаа ер нь бас хүчтэй хоёр тоглогч хавьд ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр гоё өрсөлдөө үзүүлэх байна. Би бол легоноруудын тал дээр бүрийн тэнцүүлж хараад байгаа байхгүй. Тэгээд төвийн байрал дээр Робинсон Брайдас арай илүү байж магадгүй. Хүлийн ажиллагаа юу гэх юм тэр холын шийдэлтэй хувьч гэдэг юм. Эргээд Карманы хувьд Келли Чоноос яг тэр нэг хувийн уур чадвараар бол илүү байж болох үнцэг харагдаад байгаа. Яг улирлын тоглолтуудыг бүтэн ингэж харах юм бол. Яг дотоодын тоглогчдод бол яг харахгүй бүр тэнцүүлж болох зүйл явдал. Тэгээд
Огийнхаас нэг зүйл асуумаар байгаа нь юу гэдэг өрсөлдөөний мэдрэмж гэдэг зүйл хэр чухал байдаг юм бэ? Яг ингээд аврагын цуврал дээр тий. Амазонсын үед удаан хугацаанд амарчж байгаа шүү дээ. Одоо яг тэр нэг тоглолтод орох, өрсөлдөх, эргээд тэр одоо юу гэдгийг тэр талбай дээр гарах мэдрэмж арай бага болов уу гэж би хараад байгаа байхгүй. Яг байж болно л доо. Гэхдээ одоо сайн дуршлагатай дасгалжуулагч нар бол тэр одоо юу гэдгийг сэтгэл зүг нэг нохгүй барь шүү дээ. Бэлтгэлээ нэг тэйлгэн. За мэдээж амралт өгнө. Тэр бол тодорхой. Гэхдээ одоо яг тийм нэг гол асуудал аваагүй ээж авсан юм шиг харьцал үүсгэж байна. Ерөөсөө сагс чинь спорт тийм л үстэй. Зарим хүмүүс одоо юу гэдгийг сэтгэл амарч байна. Дуустал хожил гэж л дууссан. Тэр сэтгэл зүгийг барих хэрэгтэй. Мэдээж яг уу тоглолтын процесс донд болохгүй байгаа тоглогч аав нь амраа бэртчихгүй хийх улаар чинь тийм нөхцөлүүд байж байна. Ерөнхий утгаараа тоглолтоос тоглолтод юу гэж хэлэх хэрэгтэй вэ гэхээр эхлээд аваадах дараа баярлал. Амазонс хэдий за хожигдоогүй маш удаж байгаа багч гэсэндээ 10 эсрэг нь яаж тоглох бол гэж бодогдож байгаа ч гэсэндээ 3 тгээс эргээд ирсэн багийн сэтгэл зүй бол бүр үнэхээр одоо бүр асцсан байгаа хэл гэж би бол бодоод байна. Тэгээд матч апуудыг бодоод үзэхээр яг Амазонс 10 гэсэн матч апуудыг бодоод үзэхээр за ингээд болроо хичээ эсрэг Монгол төвийн тоглогч 10-тад юу вэ гэж бодонгорт би яг энэ Pirates эсрэг цувралаас номинг ямар гоё тоглогч вэ гэдэг бүр ингээд тултал мэдэрлээ. Яг өчигдөр авч ирсэн тэр довтлооны самбрууд 2 дахь боломжийг үүсгэж байгаа байдал мэдл нь бол 10 эсрэг нэлээд бас ер нь аюултай байх. Тэгээд 3 шидэлтүүдийг бас дээрэс нь легонор тоглогч нарын харьцуултыг ч гэсэндээ бодоход 10 Амазонсоос дутхгүй байх юм шиг надад санагдав. Тэгээд тэр тунгалгийн өчигдрөөс нэг 2 унагсан шидэлтүүд байна. Аюултай шүү. Тэгээд их амархан бодож болохгүй юм зурлал харагдаад байна. За юу үнэн бэ гэхлээр 10-т өнөөдөр байгаа Монголын лигийн хамгийн хүчтэй хамгаалалт багтай таар. Би бол яг бас нэг нэмийг тодорхойлоод хэлэхэд өнөөдөр баг эмэгтэй баг дотор хамгийн нуруулаг баг нь Амазонс байгаа. За тэрүүгээрээ зарим нэгэн Pirates-ийн ур шугамны хамгаалагч нарыг хурдаар гүйцэтгэж гисэн биеэр гүйцэх юм гэдэг юм эсвэл баг хурдтанд үзүүлэх маягийн юм үүсгэх үгүйсэхгүй. Тэр довтлогоонуудаа яаж хийх вэ гэдэг дээр нэлээд сайн төвлөрөл үүсэх байх. За хамгаалтан дээр бас ялгаагүй зөрүүлнэ. Тэгтээ хамгаалт одоо юу гэдгийг зүгээр 10 талаас ярих юм бол хамгаалт довтлогоо хоёроо баланслах юм бол довтлогоо тал дээр нэлээд анхааралтай тоглох байх. Хамгаалт нь бол арай довтлогоо талаас амархан байж магадгүй гэдэг тийм л үзэх хэрэгтэй. Тэгээ энэ хоёрыг 10-ыг бид нэр түүх бүтээлээ гэдээ яриад байгаа. Гэхдээ яг үүндээ ингээд хайгаад үзэхээр англи хэл дээр хайгаад үзэхээр гарч ирэхгүй байна л да. Одоо жишээлбэл би өнөөдөр ингээд чат GPT-гээс асуусан байхгүй юу? Дэлхийд эмэгтэй сагсан бөмбөгийн түүхэнд 3 тгээс эргэж ирсэн тохиолдол би юу байхгүй. Өөр платформ руу ороод хайлаа яг ингээд англи хэл дээр асуухаар байхгүй байгаа. Тэгэхээр ингээд Монголд л бид нэр яриад мэдээд байгаа болохоос биш яг олон улсад өөр мэргэжлийн лигийн багууд ийм тохиолдол байд юм уу гэж хайхад яг одоогийн байдлаар гарч ирэхгүй юм байна. Тэгэхээр энийг одоо яах ёстой вэ? Бид нар ямар нэгэн зүйл оруулмаар ах юм мэддэгдүүлмээр ах юм дэлхийд. Найз нь бүр дараагийн төвчтэй юм байна зэ. Англиар асуучаад эхлээд ChatGPT-гээс англиар асууж байгаа байхгүй юм тохиолдол байна уу? Тэнгүүд байхгүй гэж гарсан. За тэгвэл Монголд ийм юм тохиолдож ирсэн гэж англиар асуухад гарч ирэн. Тэгэхээр зөвхөн Монголд гэж миний хайлтын зүгээс бол зөвхөн Монголд яг металл болон энэ хоёрын тохиолдол гарч ийнө гэж харж байна. Өмнө нь Филиппинд эрэгтэй сагсан бөмбөгт яг 3 тгээс ирсэн ганцхан тохиолдол байсан. Би болохоор холбоог цаашаагаа ингэж мэдээлэл өгч яах ёстой болов гэж боддог. Ер нь бол ингээд FIBA хамгийн зөв байх. Өхөл ёстой байх. Байгаль байх л таа өгч. Өгж л байгаа. Өгч одоо нөгөө FIBA-гийн статистикүүн дээр ороод байгаа юм ч үгүй байх л ёстой. Тэгээ бидээс одоо юу мэдэх би зүгээр ингээд одоо яг асуудал нь ч бодож байгаа юм гэхэл нэгдүгээр FIBA-гийн бүртгэлтэй тим тоглолт байна уу? За хоёрдугаар тэгээд мэдээж NBA-гийн тим тоглолт байна уу? Тэр хоёрын мэдээллийн сан дээр л тулгуурлаж ярих хэрэгтэй. Тэгээд Pirates-ынхантай бас энэ үртэлтэй улирлын тоглолтууд, плей-оффын маш сонирхолтой тоглолтуудыг бидэнд үзүүлсэн бас баярлалаа. Дасгалжуулагчд болон арын албан тоглогч нарт ялангуяа баярлалаа гэж хэлмээр байна. За дараагийн үзэх тойм маань болохоор Дархан United BCH Knights багийн тойм бид бүгдэд харагдаж байна. За энэ болохоор Дархан United 2 нэмэлт цаг гарлуу. Тийм тэгсэн тэгээд
Дархан United ер нь нэг тийм азгүй л байгаа гэж би хараад байна. Энийг одоо аз гэх юм уу юу гэх юм хожиж болохоор маш олон тоглолтуудыг ялангуяа сүүлийн 10 тоглолтод бол алдлаа. Тэгээ бас одоо яг хүснэгтийн нэгт явж байгаа багтай надад бол маш сайн тоглосон санагдаж байгаа хгүй яг Дархан United багийн. Тэгээд яг юу нь болохгүй байх гэж харж байна. Нутгын жаргалах хэвд яг Дархан United-д яг юу дутагдаад байна. Гэхдээ хүн болгон л энгийнээр хэлэх юм бол төгсгөл дээр л жоох алдаа гараад байна шүү дээ. Хэдэн удаа цанг сунгасан тоглолтууд болов хожигдохдоо хэдэн оноогоор ер нь ойрхон л хожигдож байгаа шүү дээ. Тэгэл өстө өөрсдийн ч бас тодорхой хэмжээний торгуулалтсан нөхцөл байна тийм ээ. Тэгэл өстө баг гэдэг чинь нэг юм нь болохгүй л тэгэл нийтээрээ болохгүй гэдэг шиг л одоо тэгтээ өстө төмрөө ичсэн байлгүй. Нэг даваагаа гарчих юм бол тэгэл жижигхэн юм шиг мөртлөө юу үнэн бэ гэхээр хожигдоо. Тэгээд энэ тоглолтоос эсэргээрээ нэг юм харахад Besiege Knights төгсгөлөө өөртөө хийж чаддаг. Бараг 6-7 оноогоор 44 секунд дутуу байхад хожиж явж байгаад тэгээд бөмбөг таслуулаад тэгээд нэмэлцэг гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд аргагүй нэг юу гэдгийг туршлага тоглогчдын чанараараа авч гарсан да ер нь бол яг нэмэлт цагийг. Тэгээд Ант Нельсон гэж тоглогч нь яг энэ улирлын сүүлийн тоглолтуудад их тийм өндөр нөлөөтэй байна. Гэхдээ энэ тоглогч дээр яригдах нэг асуудал гэх юм бол нөгөө л өөр төр бөмбөг удаадаг асуудал харагдаад байгаа. Энэ тоглолтын дээр 40 оноо авцсан байсан шүү дээ Нельсон. Тэгээд дөрөвдүгээр үед Дархан United ингэсэн маа нэмэлцэг гаргахын тулд өөрсдөө бүр үнэхээр бүр хүчээ шавхсан эсрэг багаасаа бүр 12 оноо илүү авцсан. Тэгээд зөрүүлээд хамгаалтанд сайн болоод нэмэлт цагийг авчирсан хэрнээ тэрийгэл хожил болгож чадсан. Өөрөөсөө нэг 2 онооны зөрүүтэй 3 онооны зөрүүтэй ч үл ингээд дуусч байгаа тоглолт байхгүй юу? Тэр яг нэг юм төгсгөл хийдэг тамирчин гэдэг нь ерөнхийдөө хэлэх гээд байгаа энэ чинь залуу тоглогч нэг байхгүй юу? Одоо магадгүй дараа жил ихэд энэ чи шийдвэрүүдээ шал өөр гаргаад ирэх. Тэгэхээр биднээс бас яг хуу мэдээж юм хүлээлт байгаад иймэрхүү нөхцөл гаргаж байгаа ч гэсэн хин нэгэн үүрэг хариуцлагаа үүрдэг л болно. Тэр дундаас гарч илэрнэ. Энэ чи одоо яг л 3 жилийн өмнөөс л лигт орж ирээл бүгд баг танигдсан л хөлтүүд шүү дээ. Тэгээд яг нэг тийм ментор хийх тоглогчгүйгээр масаараа залуу байгаад тий. Нэгдүгürt масаараа залуу. Тэгээд одоо ямар легионер тоглогч нар Монгол залуу хүүгүүдээ менторлно гэх биш тий. Тэгэхээр Ахмад туршлагатай Монгол тоглогчийн орон зай дутж байгаа баг. Багийн тоглолт хийж үнэхээр багийн тоглолт хийж байна. Багийн тоглолт хийж байгаа тий. Тэгээд энэ үйлрэлд одоо энэ мөнх золбоо ямар гайхалтай тоглолт үзүүлж багийн лидер төвшний хэмжээнд тоглоод эхэллээ. Өнгөрсөн жилээс жил одоо сэлгээний бүрэлдэхүүнээс талбайд гардаг байсан. Тэгээд Devin Warren гэж энэ тоглогч 34 оноо авч 8 самбар 6 8 жоо. Суур очрын энэ үзүүлэлтийг бол бид нар 7 хоног болгон хардаг болчихлоо. Одоо ер дабл дундчлах бол тогтмол ийм үзүүлэлт болчихлоо. Warren-ээр бас харагдж байгаа зүйлүүд бөмбөг алдалтыг бас ярих л ёстой байна. Энэ л бөмбөг алдсаар л нэг тоглогч. Тэгээд бөмбөг өөр дээрээ удааж байгаа тоглогч бол яхахгүй бөмбөг алдчихл таарах байх л та тийм. Одоо тэгээ цаг хугацаа явах тусам плей-ний тоглолтыг аль хоёр баг хийх вэ гэдэг л хамгийн аюултай мэдээ болж байна. Одоо бүр амар зэрэг. Унах нь хэм бэ? Плей-ний тоглолт хаана вэ? Таарах байх тийм. За үргэлжлүүлээд бишрэлт металл болон бүрэн скор Mongolians-ийн тоглолтын таймыг хүлээж авч үзье. За бишрэлт металлын талаар надад ярих маш их юм байна. Би эхлээд бүгдийг хэлчихв. За. Үнэхээр гоё тоглож байна. Бүх зүйл дээр дандаа легионер тоглогчийн зөрүүл гараад байна. Легионер нь одоо жишээлбэл аль багийн легионер гэж ярил зүгээр юм бол за Knights-ийн 2 легионерыг бишрэлт металл аваад ирвэл хожлоо гэж би бодоод байгаа хгүй юу. Ерөөсө бүх зүйл дээр л дандаа яг легионерын зөрүү гараад байна. Одоо инх хамарт минут өгөөд эхэлсэн 18 минут энэ төр тоглоод байна. Өгж байгаа боломжуудаа амар сайн ашиглаад байна. Инх Тэмүүлэнгийн 3 шидэлтүүд үнэхээр хэрэгтэй үедээ багаас сэргийгээд амар гоё шидэлтүүд орж ийн. Ууган баяр байхгүй ч гэсэндээ Монгол тоглогч нар нь яг нэг сүүлийн 2-7 хоногт үнэхээр гоё тоглоод байна. Тэгээ маргад сая бодонсын эсрэг хитэн ч оноо авч бараг 30 оноо төгсөн багш 28 оноо авчих шиг болсон. Ингээ бодохоор яг легионер тоглогчдоосоо болоод хожигдоод байна гэж би боддог. Тийм тэгээд одоо юу гэдгийг Монгол тоглогч нарт нэг тийм урам олчлоо л тий. Одоо би бол би биш бол өөр хин гэж гэдэг.
Тэгээд бид нар ингэж хамтаараа байж иж эргээд одоо өөрсдийнхөө нийтэр плей-оффын зорилгыг авч үлдэнэ гэдэг ийм л одоо ярилцлагыг хийсэн болов уу. Нөгөө талд нь бас л дээсэн дөрвөн дээр байгаа Mongolians Лигонор тоглогчтой нэмээд бас Монгол тоглогчид нь дутхааргүй байгаа. Squat за тэгээд насан жаргал сэлмэг гэдэг тоглогчдыг бол дурдах хэрэгтэй. Галовый ярин шалган болсон. Тийм надад бол тэгж ажиглагдсан шүү дээ. Яг энэ тоглолт дээр бол Сүхбаатч тэр сэлмэгч тэр Уэслич тэр яг энэ тоглолтыг заавал хожихыг бүр үнэхээр чин сэтгэлээсээ хүссэн юм шиг бол санагдсан шүү. Яач юм. Одоо тэг өмнө нь бас Сүхбаат хэлж байхдаа яг өмнөх тоглолт дээр бас хожил байгуулж байхдаа манайх яг одоо яг багаараа болж ирж байгаа. Өмнө нь юусоо багаараа тоглолт хийж чадахгүй байгаад байсан. Тэгээд одоо нэг багийнхаа яг нэг уур амьсгалыг мэдрээд бүгдээрээ нэг юм багаар тоглож байгаа учраас бид нарыг ингээд чанарч гэсэн илүү сайжирсан гэж ярьсан. Энэ дээр отгон жаргалах юм. Тэгээ яг тэгээд тоглолтоос тоглолцод сайжирч ил байна. За металлын хувьд бол яалтчгүй тэгэл бэртэл гэмтлийн асуудал, легонрын асуудал гээл одоо ёстой зайлсхийч гэсэн зайлсхийч чадхааргүй нөхцөл байна л да. Тэгээд түрүүний хэлдэг шиг тоглоо мэдээж ийм нөхцөлд баг юм чинь орж ирж байгаа тоглогч нар өөрсдөө өдөр хариуцлагатай байх хэвээр. За тэгээ залуу тоглогч нар ч гэсэн тэрийг хийж байна. Тэгээ яалтчгүй легонор тоглогч болон гол тоглогчдын бэртлийн асуудал байна. Тэрнээс тоглож байгаа арга барилын өвч гэдэг юм уу яг тоглуулж байгаа байдал талаас харах юм бол нэг хактер надад бол комент хал. За яалтчгүй нөгөө легонор ур чадвартай тоглогч гэдэг талаас болох юм бол бусад багуудаас арай баг үзүүлэлттэй болчиход байна. Тийм одоо ингээд харахад Galloway Wesley 2 2019 гээд 39 оног нь аваалж байгаа. Энэ хамар ер нь бүх аддын тоглолтоос хойшоо үнэхээр гоё тоглоод эхэллээ. 2 3 тоглолт дараалаад 10-аас дээш өнө авчиж байгаа шиг байна. Тэгээ одоо тэгээд орж ирэх цаг нь болсон л доо. Тэгээ яг хөө тэр хэмжээнд бас минутыг олгоод эхэлж байгаад нь би бол баярлаад байна. Харин Санчарыг талбай дээр гаргангуурт ингээ бөмбөгөө алдаад нэг тийм баг зэргийн сандрал харагдаад лээ. Бүр эртнээс ашиглаад эхэлсэн бол Санчар үдээд айгүй гоё болчих байсан юм болоо. Тэ нөгөө цэлмгийн нэг хуучин тасалжуулагчийн эсрэг хийсэн стори байгаад байгаа шүү дээ. Энэ тэрэн дээр бол яг одоо тамирчин тийм нэг юу байх тийм ёс зүй хэрэггүй л байх гэж бодож байна. Одоо тэр сториг хийсэн чалаа байсан чалаа тий. Тэр ямар стори вэ? Хүндлэлийн шугамаа давсан гэж үзэж байгаа хүмүүсээс яг байгаа. Олон тасгалжуулагчийг халуулсан шалтгаан нь ерөнхийдөө байсан гэж хэлсэн. Тэгээд нэгэн цагт өөрийнх нь одоо тасгалжуулагч тий багш гэж явж исэн ийм эсрэг мэдгүй. Аагийн тэрэн дээр угсаа юм хэлэхгүй би мэдчихэж байгаа. Мэдгүй л. Одоо тэгээд залуу үеч ийм л болчихсон юм чи. Ер нь тэгж байгаа тийм. Тий, нэг талаасаа мэдээж илүүц нөгөө талаасаа биднээс хийж байгаа ажил ийм юмыг одоо хүлээж авахаас өөр. Тэгэл иймний талаас нь авал аль болох эерэг зүйлэл гаргахыг нөхөс шүү дээ. Ийм юмтайч зурлаад байх ч одоо юу. Яг би бол тэрэн тал дээр юу гэж боддог вэ гэхээр одоо ер нь ингээд жинзи сакс нилээ ингээд ороод ирлээ те. Эхнээсээ ингээд зодог тайлаад шинжлэгдээд явж гин ийм зүйлүүдийг би дахиад цаашаа бүр их харах гэж байна. Тэгэл юу үнэн гэх юм бол чадж байгаа цаашаа явж чадахгүй байгаа нь хоцроод үлддэг л ийм үнэн л үлдэх бах та. За бидэнд Азийн авах шалруулах тэмцээний урьдчилан шатанд өрсөлдөх. За тэр дундаа бүр яг өөрийн хэсгийн тоглолтуудаа зөвхөн Монгол улсад авах ийм нэгэн сайхан мэдээ ирсэн. Тэгээд манай нэг хэсэг Таиланд, Вьетнам, тэгээд Фижи арлууд гэсэн ийм улсууд багтж байгаа. За 8 сарын 24-өөс 9 сарын 1 гэсэн ийм тов гарсан байгаа. Ер нь бол яг л хичээл сургууль орохоос өмнө тэгээд нэмээд бас юу гэдгийг яг нэг хүмүүсийн амралт дуусаа тий. Яг ажил цуглахад таарч байгаа учраас ордон бол дүүрэн үзэх бах. Тэгээд үзэгчд маань ч гэсэн маш их хүлээлт үзэж байгаа болов уу гэж ингэж харж байна. Одоо шигшээ багийн цугларалтыг л үнэхээр их хүлээж хин дуудагдах хоол гэсэн хүлээлт бол асар өндөр шүү дээ. Тэгээд яг нэг тийм жаргаж исэн үеэс ер нь хэдүүлээ бас нэлээ урт хугацаа өнгөрцөн байх шүү тий. Яг ингэж 5 шигшээ багийнхаа тоглолтыг үзээг урт хугацаа өнгөрцөн байна. Тэгээд энэ тоглолтуудаар бас ер нь их олон тоглогчид дуудагдах болов. Тэгээд шигшээ багийг ер нь бид нар хэр хэмжээнд яаж шинжлэгдсэнийг харж болох юм болов уу гэж ингэж бодоод байгаа. Огийнх
Ер нь ямар хүлээлттэй? За яг хөө тэгээд түрүү жилийн Шгшээгийн хин дуудагсныг бүгд л мэдчихэж байгаа. За дээрээс нь бид өөрсдөө зөвхөн Монголын лиг гэхээсээ илүү бас олон орнд тоглож байгаа сайн тоглогч нар байна. Тэр хэд ирж тоглох байх. Яагаад тэгэхээр цикл нь 9 сар гэхэлэр бүх юм ер нь нэг жоохон юмд давхцахгүй нөхцөл үүсчихлээр миний харж байгаа үнцэг гадаад тоглож байгаа тоглогч нар нэлээд ирэх болов гэж байна. Нөгөө талаасаа үе бол солигдож байгаа юм. За тэрийг баг баталгаажуулсан Шгшээ огт болов гэж бодож байна. Таиландын Шгшээд сюрприз ирнэ л гэж бодод байна. Ийм Шгшээ болсон шүү. Өмнөх цуглалтаар одоо ингээд бидний огт таньж байгаагүй тоглож гараад ирсэн маргаад байсан байхгүй юу? Хүүе хин бэ хаанаас гараад ирвэ? Ийм залуу манай Монголд байдгийн үү те. Тэгээ сонирхоод үзсэн чинь монголоороо сайн ярьж чадахгүй яг ингээд Америкт өссөн ийм хүүхэд байх жишээ нь яг иймэрхүү зүйлсүүд болохыг бол энэ цуглалтаар бол үгүйсэхгүй байна. Магадгүй 50 энэ гадны лигүүд тоглож байгаа залуучуудаа нэлээд дуудах байхаа. Одоо бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Америкт одоо энэ хот одоо хамгийн том төлөөлөл энэ хот байна те. За би сая бэртдэг гайр нэг дуудах байх гэж бодож байсан. Одоо бэртчих шиг болоод гэхдээ энэ бол бас итгэрчүүл дуудагдах байх юм. За Тайван тоглож байгаа бас холбон тоглогч залуу байгаа. Японд тоглож байгаа өндөр залуу. Шгшээ хэмжээтэй бүгдийг л дуудаж шүү дээ. Тэгээд эдгээр тоглогчид эцсийн бүрэлдэхүүн сонгогдохгүй ч гэсэн миний боддог бодол юу вэ гэхээр эцсийн бүрэлдэхүүн дуудагдахгүй ч яг тухайн өргөдгсөн бүрэлдэхүүнд байж хахад нэг тийм Шгшээгийн уур амьсгал те. Эргээд нөгөө тоглогчдтойгоо ойлголцол гэд энэ зүйлүүд бас сайжраад явдаг юм болов уу гэж ингэж хардаг. За яг тэр талаас хойш би зүгээр яг би зүгээр зүгээр хэлэхэд юм бол энэ хот бол өөрж ирэхэд бол шал өөр зүйл тоглож байгаа гэдгийг зүгээр биднес Монголынхаа сагсан дээр яаж бүх юу сагс сонирхдаг хүмүүс бол мэдчихэв. Гэхдээ шал өөр левел тоглож. За Таиландаас орж ирээд зүгээр бис одоо сугар эрдний ингээ харахад бас л өндөр түвшин тоглож байгаа. Тэгэхээр тийм тоглож байгаа холбон тоглогч хурж ирэх юм бол бас л өөр түвшин байх хэрэгтэй. За Японы сагсыг биднес бас мэдчихэж байгаа тийм. Тэгэхээр нилийн бэлтгэгдсэн хүмүүс бас байгаа шүү л гэж. Тэгээ би сая нөгөө ганаг ярьсан байхгүй. Ганаа ингээд бэлтгэн гайгүй болсон ч гэсэн яг ийм одоо юу гэдгийг тоглолтод орох боломжгүй болно гэж Шгшээтэй дуудагдсан чинь ингээд юундаа явж байгаа юм бол атмосферт ороод явж байгаа юм болов уу гэж. Тэглээ гэд би Монголынхоо лигийг яаж байгаа юм биш. Тэгвэл Монголын лиг маань өөрсдөө бас маш олон өндөр зэрэглэлийн хүмүүстэй тоглож байгаа учраас за бүр баттгаад хэлчих юм бол энэ юунаасаа энэ зооноос бол гарчна юм. Гангөр итгэлт. Тэгэд их л одоо удаан хүлээхэндээ тэгэхээр нэг 2 сар гэдэг чинь эхлээвчсэн лигээ дуусгах. Лигээ дуусгах. Халуун байгаа юм а дуусгах. За хүснэгт их сонирхолтой болсон. Ховч онхрууд Дархан United, Бишрэлт Метал, Mongolians гэдэг багууд яг ингээд завхантай нийлээд ерөөсөө нэг 3 хон ажиллаж өгдөг зүрхтэй. Бүр хинэн яах нь мэддэхгүй энэ бол. Тэгэд хийсэн тоглолтуудын тоо гэх юм бол дахиад нэг 5 6 тоглолт байгаа гэдгээр байна. Хамгийн их нь Omni Erden Miners 7 тоглолтод үлдсэн байгаа. Тэгэд энэ ч хамгийн их харамсаж байгаа зүйл гэх юм бол нөгөө нэг удирдлын дундуур болж ийн бүтэж ийн гэжсэн Дархан United сүүлийн 6 тоглолтод дараалаад бүр 5 дээр явж исэн баг шүү дээ. Тэгээ сайн нэг тэр ойрхон тоглолтуудаа хожигдсон бол магадгүй бид нар 4 дээр Miners яванд харж ахыг ч үгүйсэхгүй байхгүй. Гэхдээ нөхцөл байдал ийм байна да. Одоо тэр хүснэгтээ эхний 3 байранд яваа багийг бол бүр харахаа билсэн. Тэгээ энэчнээс тэгээд илүү давуу талтай баг гэж харах юм бол би Mongolians-ыг л гэж хараад байгаа юм л да. Ер нь за плей-офф баг гэхэд плей-ин дээр ч юм уу тий. Тийм үү? Тэгээ 10-т хэм байх юм. Биш л гэдэг. What? Яг тэгээд алуулаад гэдэг шиг. Одоо дахин юу яг зүгээр төсөөлөл шүү. Одоо бид нар ингээд 6-7 тоглолт 5-6 тоглолт үзээгүй байж яг хуу улирал дуусахад ямар байх вэ гэдэг би өөрийнхөө төсөөллийг хэлж байгаа. Металын эзний ярьсан яриан дээр бол ер нь баг нь доод лиг руу унах юм бол бага зарна гэсэн ийм шоу мэдээллүүд яваад л байна л да. Олон ч хүнээс сонслоо тэгээд тэр хэмжээнд л хэцүү байгаа болтой. Тийм тэгээд хэцүүлтээр олон жил авч явж байгаа тий. Хайртай баг нь зарахгүй хаа. Тэгээ айл ийцэн юм бол та металч бас 2-3 эзэнтэй болчиход байгаа шүү дээ. Би бодож хөрөнгөөр бол бишрэл гэж байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр ийм шум юм яриамаар байна гэж. Шумны юм ярихгүй гэж. За тэгтээ саяны юм дээр бол өстой тэр ингэ гэж өстой хэлэхэд хэцүү шүү. Хэцүү байгаа шүү дээ. Зүгээр яг түрүү өгсөн яриан дундаас ярих юм бол
легионер тоглогчийн илүү байна гэдгээр л багууд дээшээ доошоо хөдлөх болов гэж бодод. Тэгэл бодох. За. Одоо надлаа нөгөө яг нэвтрүүлэх гэсний дараа бахан чат ирд юм аа. За тэр яах. Тэгээд юу ч гэсэн сүүлийн 5 байр эхний топ 3-т бичигдэж байгаа багуудад ч гэсэн сонирхолтой байгаа. Яа тэгэхээр тэр 3 багтай яг доогуур бичигдэж байгаа тийм 8 7 6 дугаар нь бичигдэж байгаа багууд. Учраа та тоглоно. Тэгэхээр плей-оффын бас нэг төсөөллөж гэсэн багууд гаргаж ирэх болов уу гэж хэлж чадаад. Ер нь бол одоо л нэг төсөөлөл төлөвлөгөө ярьж эхэлж байгаа бох тийм. Яаж байгаа бол эхэлсэн байх шүү. Эхэлсэн байх шүү тийм. Одоо юу маш эртнээс эхэлсэн байх шүү. Энэ дээр ингэн ойролцоо нэг таамаглууд байгаа шүү. За энэ дээр хожиглоо гэхэд энийг авах хэрэгтэй, ингэн тэгин гэл байх л шүү дээ. Ялангуяа одоо тэгээд 1-2 хүн хожигдлын зөрүүн дээр бол тэгээд бүхэл тооцоолол хийсэн. Тэгээд нэг ажиглагдж байгаа зүйл гэх юм бол бүх багууд Демаркес Казасыг тооцоолж байна. За тэр бол өстой яг ажиглах юм бол хөдлөшгүй үн чинь тэр байна. Тий. За өнөөдрөөс маш гайхалтай онцлог мэдээллүүдийг ярилцлаа. Тэгээд эх 7 өнөختөөс илүү олон мэдээллээр эргээд уулзах байх. Тэгээд өнөөдөр хүрэлцээрсэн бас зочдоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Шунам Дурлан мамтыг зөвхөн KFC-ээс ажиллалаа. Та бүхэн амралтын өдрүүдэд ая тухтай өнгөрүүлээрэй.